Монголчууд 13 дугаар зуунаас хол эрт уйгуржин бичгийн хэлтэй байсан гол баримт бол Монгол бичгийн хэл 13-аас 14 дугаар зууны Монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм. 13-аас 14 дугаар зууны Монголын аман аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиолоос тухайн үеийн Монгол үсгийн дуудлагыг олж мэддэг билээ. Хэл гэдэг цөөн жилд амархан өөрчлөгддөг зүйл биш тул бичгийн хэл нь аман аялгуунаас ихээхэн зөрүүтэй байна гэдэг бол тэрхүү бичгийн хэл бичиг олон жилийн өмнө үүссэн гэж үзэх бүрэн үндэс юм а. Монголчууд 13 дугаар зууны үед боловсрсон утга зохиолын хэлтэй бичиг хэрэг хөтлөх тогтсон уламжлалтай байсны нэг нотолгой бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээс мөрд тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг. Монголчуудын дунд уйгуржин монгол бичиг, худам монгол үсэг, анх хэдийд хаанаас авсан тухай сүүлийн үеийн судлаачдын олонх нь зөвшөөрч буйгаар Эрдэмтэн Шагдар сүрэнгийн судалсанчлан монголчууд 13 дугаар зуунд согд үсгийг уйгураас дам авч хэрэглэсэнгүй, харин 6-аас 7 дугаар зууны үед Монгол уйгур хоёр одоогийн Тажикийн дээд өвөг согд нараас нэгэн зэрэг бичиг үсэг авсан байж болох баримт гарч байгаамаа. Юутайч монголчууд согд гаралтай бичгийг авч өөрийн хэлэнд тохируулан боловсруулж хэрэглэсэн нь 10 зуунаас наашгүй гэж үзэх үндэстэй юм. Үе үеийн олон мэргэд монгол бичгийг өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан бол Төв Азийн өргөн удам нутагт тархан суусан олон нутгийн аялгаутай монгол туурхтныхаа алинд нь ч бэрхшээл төвөггүй ойлгогдох нарийн увдастай бичиг болохыг мэдэрч байсных буйцаа. Өөрөөр хэлбэл монгол бичгийн авиан зүүн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгауны онцлогийг багтааштай сайхан тусгаж чадсан л хамаг учир байгаа илээ. Тиймээс ч бид энэ 21 дугаар зуунд амьдарч буй хэдий ч аль тэртээ хэдэн зууны өмнөх өвөг дээдсийнхээ бодол төвхөнд монгол бичгээр улаачлан нэвтэрч чаддаг.